За бага бахта за нэг улаан оронгоос гаралтай нэг гэрээр олдсон тийм хүн байна. За цэцэрлэг хүмүүжсэн цэцэрлэгээс тэгэл 10 жилийн бэлтгэл анги руу ороод одоо яг улаан орон зүг гэх юм уу яг тэр хавтал өнгөрсөн дөө. За багада бол их тийм дугуй даруух хөөхт. Тэгсэн мөртлөө бас их чимээгүй жигээ сахилахгүй тий. Нана ингээл жоохон одоо даруухныг тоглож жагаад бас их сахилга гучдаг тийм л хөвгт байсан. Тэгэл тэрнээсээ олж их аав ээжийнхэн чихийг халууцуулнаа. Аав ээжтэй үлдсэн одоо сайхан дурсамжууд гэх юм бол мэдээж одоо хамт байсан мөч бүхэн сайхан байдаг. Би багада нөгөө 10 жилдээ 1 2 дугаар ангид хичээл тараад ирэхэд тэр намрын нэг тэр өдрүүд аягүй гой санагддаг. Тэр яагаад гэвэл нөгөө намар хичээлээ тараад эртгээр ирээгээл өглөө ороод өдөр ирэхэд тэр үед яадаг байсан яасан гэхэлэр тэр нэг юм дурсамж яваад байгаа. Гэрээ нөгөө нэг бид нар чинь өвлийнхөө бэлтгэл рүү орлоод гэрээ барьдаг байхгүй. Тэгэл ингээл гашаар оронгууд гэр ингээд энэ дэрнгөр ингээд тараацсан тий. Тэгэл нөгөө шалаа суулгаал шороогоо тэгшлээл шороо морны ажлууд хийгээл тэгэл тийм ажлаас ахуулаад ирнэ багасаа аав ээж тий ээжтэйгээ очиж гэрийнхэн тооныг угаалцсан ч гэх юм уу. Тэгэл манай эгч одоо ээжтэй хамт тийм угаах ажил руу би болонгот автаа одоо гэр барих ч гэх юм уу тий шалны ажил одоо манай өвөө аавын дүүнэр ах нар гэл бүгд л нийлж байгаа бөөнөрөө цуглаж байгаа л яг тийм тэр их тийм гоё тийм бөөнөрөө ингээд хамаатнууд бөөндөө цуглаад нэгнийхээ одоо өвлийн бэлтгэлд гэрийн бариад зузаалаад тий хаягаа манаал тэр айгуу гоё шин гээд гэрийн үнэр дотор нь орохоор үнэртэж байгаа тэр үнэр тэгэл дороожоод илгээл хулдаасаа тавиал хулдаасныхаа ирмэгүүдийг ингээл нөгөө цахилгааны юм кабель тавьж байгаа л хадаал тэгэл 100-аа оруулж 100-ныхаа дотолд нэг юм лист төмөр тавиал 100-аа оруулж ирэл галлал тэгэл хоол цай идэх тэр нэг аягүй гоё дурсамж. Тэгэл би гэр барих болгонд одоо тэгэл гэр ингээл 100 ч гэсэн ороход нөгөө гэрийнхэн тооноос тэгэл уяагаал тий бүгд л нэг тийм сайхан юм сэтгэлд үлдсэн нэг гоё тийм налгар тийм дурсамжууд байдаг шүү дээ. Яг намрын нэг тийм сайхан тулаахан тэгэл гинт байж байгаа л гинт нэг юм хүчтэй салхилдаг. Тэрийг энийгээ ингээрээ тэгээрээ тэр хийсчлээ энэ хийсчлээ гэл тэр дурсамжууд маш сайхан үлдсэн дээ ер нь. Жүжигчин болно гэдэг бодол бол хожим. Анх бол одоо цэцэрлэгт байхаас ах бол одоо урлагийн одоо бүжиг дууны бүхэл зүйлд ороод одоо энэ хүүхдийн ордон дээр тэмцээн уралдаанд цэцэрлэгээс төлөвлөж оролцдог ч гэх юм уу тий 10 жилд бол тэгэл 1-р ангиас ахуулаад өндөр борлог гэл тэгэл дуулаад эхэлдэг 1 2 3 дугаар анги хүртлээ тэгж дуулж байгаа сүүлдээ жоохон ичдэг болоод жоохон анги ах тусам 4-р ангида бас урлагийн ангид орж исэн хөгжмийн ангид бас лимб тоглож шилээ. Тэгээд 5-р ангиас ахуулаад урлаг спорт гэл ер нь хойлол хүүхдүүдийн яг л адилхан 10 жилийн хүүхдүүдийн оролцдог бүхэл үйл ажиллагаанд оролцоод явдаг. Тэгээд ер нь 10-р анги төгсөөл мэрэгжил сонгох дээр л ялтчгүй хааш орох вэ гэдэг тийм асуулттай тулгарсан. Тэгэл бүжигчин бол идол гэсэн бодол байсан. Тэгээд конкурсын яг үеэр бол тэгээд шалгалт өгтөө жүжигчний анги сонгосон. Тэгэл жүжигчний ангиар ер нь явж үзье та гэл. Ягаад бас жүжигчний ангиг тэргэж сонгох болсон нэг шалтгаан би 10 жилийн 9-р ангид байхдаа сургуулаа хичээлээд арчаад улаан оронгийн одоо уртлын нэг юм саад байдаг. Тэнд ингээд ангийнхаа найзтай цуг зогсож ирсэн. Тэгээ энэ мөн үү биш үү гэж бид хоёр нэг хүнийг харчаал айгүй их хэргэлзээл ингээд хараад ирсэн. Тэр маань хэн байсан бэ гэхлээр би очиж асуужсэн. Та гомбсронгоо мөн үү гэсэн чинь мөн байна хүүхдүүдээ. Та энэ чи юу хийж байгаа гэсэн чинь энэ чи манаа нэг танилих байсан би одоо хайгаад болохгүй найз маань байсан. Тэгээ нүүс юм болов яасан юм бол гэд гомсронгоотой таарч тэр юм нэг юм бэлэгшээлтэй ч гэдэг юм уу нэг тийм сүулт бодохноо бас зүгээр ч бас таараг байх л гэж боддөө шүү дээ. Тэгээ 1-р курст оронгууд шалгалт өгнө. Шалгалт өгөхөд мэдээж одоо анги авах гэж байгаа багш нар бүгд суужгаад хүүхдүүдээ сонгож авдаг байхгүй шалгалт
одоо ангита. Тэгэхэд л одоо 3 анги манайх хуваарлж ирсэн. Мэндэ 2 багш хамгийн ихэнд ангийнхаа хүүхдүүдийг сонгоод тэгээд Цэрэндав багш сонгоод тэгээд Ууханы Батбаатар гэж Монгол Улсын гавьяач жүжигч ах манаас нэг анги ингээ манайх 3 анги бүрдчихсэн. Тэгэл Мэндэ 2 багшийн ангид орсон мэдээж амар сүрдэжсэн. Бид нар чинь Мэндэ 2 багш гэл тэгээ илүү давгүй багшийг харахаар амар айдаг. Ягаад ч юм тэр хүний ийм характер байгаа байдал тий дуу хоолой харьцаж байгаа зүйл бол бид нарыг их тийм дарддаг. Тэр бол өөрөө амар гой хүмүүжлээсэн. Бид нэр итгэцэнд нь оруулдаг. Яг хэлж байгаа үг нь яг толгоороо ингэж чиглэж тий орой руу ингэж чиглүүлж хэлдэг. Мэндэ огшвол зөөлхөн сайхан яг ингээл миний өгтүүд ингээд хийгээд ингэж зөөлж хэлдэг. Бид нар хэд давруулал давхаагш ингэж дарддаг ч гэдэм юм тэнцүүлдэг тийм хоёр өгшийн шав болжл төслөө да. Тэр нь бол одоо орсон хүүхд болгоно л одоо бид нар урлагийн сургууль дотор ороход л ах эгч нар л тэгдэг гэсэн. За ардын жүжигч тэгэл. Лологотой гэдэг гайхал юм ардын жүжигч ингээл тэгэнгүүт нөгөө нэгдүгээр курстаа ардын жүжигчин орж ирдэг, хоёртоо гавьяа толдог, гуравтаа сэлэн тэргүүн болдог, дөрөвтөө оюутан болдог гэл ингээл яхаа тийм яриа байдаг штэ. Гэдэг шиг бас мөн л хүүхдүүдийн адил орж ирэл за өстө бужигнуулаад өгье доо гэдэл орж ирдэг штэ. Тэгэл эхний семестр дуусгаад тэгэл хандан дарагдчихсан. Бүгд тэгэл номжромдоо орчихсон. Тийм амархан одоо жүжигчний мэргэжлийг хүмүүс одоо юу гэдгийг их тийм хэлээрээтэй хэл амтай ч гэдэг юм уу их тийм задгаа тийм хүмүүс айгуу тийм орох одоо жүжигчий гэл найз нар тундаа чи жүжигчин болсон бол гэл одоо тэгж бас буруугаар ойлгож болохгүй. Энэ бол цаана бүхэл бүтэн академик боловсрал явж идэг. Нэгдүгээр курс төгсөөл өрн дорны уран зохиол гэл ном өгөхөд дорны 10 ном, өрний 10 ном гэл энэ номыг уншиж дуусгана гэл. Нэгдүгээр курсын айгүй том тийм унших зүйл ихтэй байдаг. Уншил гэдэг зүйлийг хэлдэг. Энэ магадгүй хүүхдүүдэд бас нөө жүжигчний мэргэжилт одоо бодох, сэтгэх тий энэ одоо юу гэдгийг харах энэ өнцөгийг ер нь бол айгүй тийм тэлж өгдөг. Уран зохиолын ном гэдэг бол одоо уран зохиол гэдэг бол үнэхээр мундаг амар зүйл шүү дээ. Тий яруу найраг байна. Тэгээд мөн одоо нэгдүгээр курст ажиглалт хийнэ гэл анхандаа ч ойлгодог бол байсан. Яаж ажиглалт хийх ёстой бол тий тэгж боддог байлаа. Тэгэл ажиглалт гэдэг бол одоо жүжигчүүний бас хамгийн том дүрээ босгох нэг том ажил байдаг. Хийг л ойлгож авсан. Тинчээд манай багш нар хэлдэг байсан лаборатори ажиллаж шүү. Чи жүжигчний лаборатори ажиллаж байна гэл. Тухайн үед хүүхдүүд бас ойлгодог л байсан. Тэ? Бид нар чинь юугаа ч мэдэхгүй юу ирээд байгаа юм бол гэлдэг гэсэн. Нэгдүгээр семестр дуусгаад л тэгэл ер нь тэгэл оюутныхаа яг л еврон шугам руугаа тэгэл чиглүүлэл ордог юм л та багш нар бол зааж сургаал. Тэгэл манай хоёр багшийн бас хэлдэг үг тэ энэчнээс тэр алдар гавьяатай жүжигчин болоод гарч ивэл одоо мэдээж та бүхний одоо хүссэн сансан бүх зүйл сайхан бүтээд гарлаа гэж бод. Эндээс бол сайхан урлагийн үзэгчд сайхан бэлтгэгдээд гарч ийн. Та нар хэдий жүжигчин болж мэргэжлэр ажиллаж чадахгүй ч гэсэн маш сайхан аав ээжүүд болж одоо гарч байгаа. Тэгэхээр хүүхдүүдтэй урлаг гэж юу гэдгийг шал ондоогоор ойлгуулж өгнө. Тэгэл эцэст нь ер нь хүн болоод гарна шүү дээ гэдэг зүйлийг одоо манай хоёр багш аягүй цагтдаг гэсэн. Гэрэлтүүлэгчээр ажилласан киног оруулах юм бол одоо мэдээж одоо төгссөн цагаас ахвал киноноос холтоогүй. Кино болон тайз дэлгэц яг хослуулаад явсан. Би бол хамгийн анхны орсон байгууллага бол 2009 онд X-Studio Production-д ажиллаж илаа. Энэ бол миний хамгийн анхны ажилласан байгууллага. Энэ байгууллага байнга дурдж явдаг. X-Studio гэдэг бол маш олон одоо уран бүтээлчдийг гаргасан мундаг байгууллага. Би давхар тэгэл гэрэлтүүлэгчийн туслах гэх юм уу да тий. Туслах хийгээл тэгэл явсан одоо хошин урлагийн продакшн маань одоо тоглолттой үед тоглолтонд орчхоол тэгэл бус цагаар нь киноны зав харуул тэгэл кинонд гэрэлтүүлэгчээ хийж байгаа л тэгээд хамгийн анхны одоо
гэрлэлээ ерөнхийлж өөрөө тусдаа гарсан гэх юм да. Тэгэл single ladies нэг дээр хамгийн анх тэгэж доороо залуучууд бүрдүүлж тэгээд гэрэлтүүлэгчээр ажиллаад тэгэл тэрнээс хойшоо гэрлийн ажлууд л одоо явж эхэлсэн дээ. Найруулагчийн ажиллаар ч гэсэн, туслах найруулагчийн ажиллаар ч гэсэн үргэлэг нэг гэдэг киноноос ахуулаад явсан. Сүлд босвол гэдэг кинон дээр бас нэгдүгээр найруулагчаар ажиллаж ирсэн. Хажуугаар нь бас болж өгвөл тэгэл нэг найруулагч тий хурайл бас кино урлаг дотор айл салбарт нь ажиллахыг мэргэжлэр нь ажиллахыг үзэлээсэн. Тэгээд олон сайхан найруулагч нартай ажиллаж, олон сайхан би одоо бас зураач нартай бас цуг багт нь хамтраад ажиллаж исэн ч түүх байдгийн. Тэгэл олон явсаар агаал одоо яг өөрийнхөө мэргэжлийг хийх тийм боломж одоо яг тийм цаг хугацаа олцсон. Тэгэл одоо тэрнээс хойш за одоо гэрэлтүүлэгч ажлаас одоо тий манай дүүнэр маань аваа яваараа гэл тэгээд өөрөө жүжигчнийхээ ажил руу ороод явсан да. За наачаас эвгүй юм бэ. Одоо яг насаараа амьдрчиг их дүрч чадаа байхгүй. Айгу хэцүү замналтай дөрүүд шүү дээ. Яг одоо насаараа тэр дүрдээ амьдрэх гэхэлэр ч одоо 95 зүүдний хүн гэхэлэр ийш тийш сүнс сүдэр хараад ингээд астрал аялал хийгээд идэг. За яг шар гэгээ кино маань гэх юм бол сайхан үр хөвгттэй болсон, ханижилтай болсон гэж сайхан жаргалтай дуусж байгаа кино учраас бас шар гэгээ байж болох юм. За өөр одоо ихэнх кинод нэг тэнгэрлүү дэвссэн тийм дөрүүд байт юм дөө. Эсрэг дүр болохоор. Тэ дүр болгон л өөр нэгс намтартай. Тэгэхээр энэ намтраа одоо жүжигчин болгон л янз янзаар ажиллагаанууд нь байдаг. Миний хувьд бол одоо зохиолоо эхнээс нь маш сайн задлах чухал байдаг. Тэгэхээр л нөгөө дүрийн ажиллагаа тий нөхцөл байдал одоо ямар орон байрны үе, ямар цаг хугацаа энэ гэх юм уу. Энэ болгоныг ингэж хөөж жоод энэ үед одоо яг бодит амьдрал дээр одоо жишээ нь яг ямар цаг үед ямар хүмүүс амьдарч ийсэн гэдгээс нь бас хөөж үздэг. Энэ хүмүүсээс одоо тэр үеийнхаа хүмүүсээс харж дүрийнхаа бас нэг байр байдал зан төрхийг тодорхойлох хичээдэг. Жүжигч нь одоо зохиол дээр бол мэдээж тэнчнээс цаанаасаа дүрийн ингээд нуруу улнаашаа ингээд ороод ирсэн ойлгомжтой орж ирнэ. Тэгээ энийг одоо яаж баяжуулах вэ? Яаж сонирхолтой сонин содон байх уу гэх юм уу? Өөрийнхөө энэ дүрийг илүү нандин тийм зүйлүүдийг яаж гаргаж өгөх вэ? Энэ дүрүүдээс яаж ялгарх уу гэх юм уу? Энэ тал дээр л одоо ингээл жүжигчин болгон л ажиллаж байгаа. Тэр талуудаа л аягүй маш сайн л одоо хэр судалгаа хийж толгоогоо ажилуулж тэ хэр бүтээлчээр хандсан дүрүүд л ер нь илүү том босдог болов. Тэгэхээр одоо эсрэг дүр болгон одоо тоглоод ахаар яг адилхан гэж бас хүлээж авч болохгүй л энэ бүгд л адилхан өөр зохиолууд байгаа учраас өөр л босч ирэх хэрэгтэй. Өөр л характер тий гадаад одоо байдлаа төрхөөрөө тэр зүйлийг яг дүрлүүгөө нааж гарч ирэх юм бол тэр нэг адилхан харагдаад байх шаардлагагүй болчдөг. Тэгэхээр тэрэн дээр маш сайн л одоо дүрийн задаргаа одоо манай жүжигчид илүү сайн мэднэ дээ. Маш сайн л ажилт юм да. За продюсераар ажиллаж байсан кино гэвэл хамгийн анх 95% гээд 10 анги 7 ангид киног хүүтэй хамтарч анх хийж илаа. Энэ дээр одоо продюсераар ажиллаж илаа. За тэгээд тэрний ард дээр 95 зүүдний хүн гэж нэг ангид болон 5 ангид киног бас хүүтэй хамтарч хийж илаа. Продюсераар ажиллаж илаа. Энэ төслөө бас барайл вүү рүү орж исэн манай вүүгийнхэн бас дэмжиж хамт ажиллаж илаа. За түүний араас одоо Зуулт гэж уран сайхны киног дидишийнхэнтэй хамтарч нэг ангид кино IPTV-д одоо бас продюсераар ажиллаж байсан байна. Сүүлд бас Зуултаас чойшоо Сансуулаа гэж уран сайхны киног одоо Намадья Pictures болон Smile фильм 3 тис финанс гэдэг ийм газруудтай хамтарч сайхан бас Сансуулаа гэж Монгол тулгараад байгаа бас аутизм гэдэг
гэдэг сэдвийг хөндөж IPTV-д хийсэн кино байдаг. За эдгээр кинонууд дээр ер нь продюсераар ажилласан да. Яг төсөл удирдахын хувьд бол одоо удирдах дэвжсэн кинод бол зөндөө байгаа. Гэхдээ яг нөгөө продюсерийн нэрээ золгоогүй тий. Төслөө сайхан танилцуулаад ингээд манай та нар продюсераар ажиллаач гэд би уран бүтээлч байгаа хариуцаад аваа явчихдаг тийм талтай. Тэгээ сэтгэлийн уяа уран сайхны киног одоо би ерөнхий найруулагчаар нь ажиллалаа. Энэ кино одоо найруулагч гэдэг бас нэг ерөнхий найруулагч гэдэг хүний ямар их юм бодож ямар их юм одоо дааж явах одоо тийм хүчтэй хүн юм бэ гэдгийг л сая нэггээр мэдэрлээ. Залуучуудаа өөрөө бас их тийм алдаа гаргачихгүй тулд яг арын албаныхаа залуучуудыг маш сайн баг бүрдүүлэхийг хичээсэн. Тэр маань санснаар болж үнэхээр киноны хард итгэл төгс. Үнэхээр жаргалтайгаар зураг авалтаа дуусглаа. Тэгээ араас нь одоо эдитингийн ажлууд, пост продакшны ажлуудыг бол маш сайхан хүлээлгэж өгөөд одоо тэгээ кино маань нэг цаг дээр ирчээд байж байна. За энэ киноны одоо идея санааг нь би өөрөө анх гаргасан учиртай. Тэгээд энэ идея санаагаа мэдээж кино болгохыг гэж бодож явсараа л одоо 4-5 жилийн ард дээрээс зохиолоо бичүүлэх боломж олдоод одоо тэгээд зохиолоо бичүүлж зохиолоо барьчаад одоо нөгөө энэ кино урлагийг дэмжих одоо байгууллага мэдээж тэг хөрөнгө оруулагч нар хэрэгтэй болсон. Тэгэхээр маш сайн бодож жогоод хувьсэл продакшнда санал тавьсан. Зохиол оншуулсан. Вүү гэж те Mobicom Вүү одоо Вүүгийнхэнд бас санал тавиад энэ хоёр маань дэмжиж ажилладаг санал хөргүүлсэн. Тэгээд энэ кино маань зохиол гарснаас нэг удаагүйгээр тэгэл ер нь ажлууд нь аюул сайхан бүтээд тэгэл зураг авалтаа дуусгаал одоо явж байна. Одоо мэдээж залуу уран бүтээлчдийг тий хамгийн анхны уран бүтээлийг ингэж дебют хийлгэн гэдэг бол энэ үнэхээр бас хүнд олдоод тахгүй тийм боломжгүй. Тэгээ энийг олгож өгсөн хувьсэл продакшныханда Вүүгийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хувьсэл продакшнтай бол яг хамтарч ажиллаж байгаа бол миний 3 дахь уран бүтээл. Энэ бол найруулагчаар одоо ажиллаж байгаа анхных нь. Тэрний өмнө бол би хувьсэл продакшны миний нууц уран сайхны киноны гэрэлтүүлэгчээр ажиллаж байсан. Түүний дараа Тэнгэрээс босоод киноны лутын дүр дээр надад жүжигчний санал тавиад тэгээ жүжигчнээр ажиллаж байгаа. Одоо ингээд 3 дахь удаага хувьсэл продакшнтайгаа хамтарч ажиллаж байна. Ингээд хувьсэл продакшн маань одоо сэтгэлийн уяа уран сайхны кино бол 10 дахь уран бүтээл гэж явж байгаа. Тэгэхээр би 3 уран бүтээл дээр ингээ хамтраад ажиллажсэн явж байна. За бид над дээр кино зохиол маань 1 сард хүлээлгэж өгөөд 1 сарын 13-нд надад зохиолч маань за кино бэлэн боллоо гэж зохиолоо би хүлээж аваад тэгэл тэрнээс хойш ер нь бол дандаа бэлтгэл ажлууд явсан. Бид нар продакшныхаа ажлуудыг хийж явсаар хагаад за төлөвлөгөөгөр би бол одоо 6 сарын дундуур гаръя да гэж бодож байсан. Тэгэхээр наадмын үед авахцах юм байна гэж бас бодогдоод ер нь 6 сарын 3-нд мотор дугрыг гэдгийг аль хэднээс шийдсэн. Тэгэл 6 сарын 3-нд мотор дугрна гэснээрээ дугрна гээл тэрнээс өмнө бид нар 5 сард одоо локейшн үзэл тий ийш тийш газруудаа хаан зураг авалтаа хийх үү гэж үзэж явсаар хагаад Төв аймгийн Баянцогцсум. За Баянцогцсумаас хойшоо сумын төвөөс хойшоо нэг 10 гаруй километр яваад нэг нуур байдаг. Яг тэр нуурын одоо тэнч дээр объект сонгоол яг тэрнгээр хэрэгэлсэн дээ. Зураг авалтын үед бид нэр 6 сарын 3-нд мотороо дуургаад 7 сарын 5-нд зураг авалтаа дуусаад хот руу орж ирсэн дээ. Тэ. Тэгээл түүнээс хойш одоо тэгэл эвлүүлэг монтаж ингээд пост продакшны ажлууд явсараад оны өмнө бүрэн одоо киногоо баазж хийж ярьдаг тий. Кино хүлээлгэж өгсөн. За жүжигчдийн бүрэлдэхүүнийг бол манай найруулагчийн байгууллан одоо ерөнхий зураглаач Ундрах Баяр гэдэг найруулагчийн группт бол манай одоо би нэгдүгээр найруулагчаараа Мөнх болт гэдэг одоо жүжигчин Мики гэж ярьдаг. Кино манай киноныхон бас мэдэх бах Мики гэж залуу байдаг. Бид 3 ерөнхийдөө голлож ажилласан. 2 дүүтэйгээ нийлээд одоо зохиол дээр зохиол кино зохиол болгох ч гэх юм уу те дүр сонголтын дээр. За энэ бүхэн дээр сонголтуудаа тавиад одоо
хамгийн эхлээд бол мэдээж хувьсэл продакшны жүжигчин, Монгол Улсын гавьяа жүжигчин, урнаагчтай саналаа тавиад би зохиолоо. Энэ бол та юм аа гэж хэлсэн. Тэгээд чи одоо намайг эмээд аваач чи эмээд аваач тавиад хараад гэсэн чи би чиний ээж гэж юу гэдэг. Жохон дурамдчихсан байсан. Тэгээд яг тэр тоглоом шиг ламаар. Гэтэ мэрэгжлийн хүн гэдэг бол хизээч дүрийг голно гэж байдгүй. Урнаагч надад зүгээр ингээд маазарч байгаа мөртлөө за. Окей. Их чин ажиллана. За дараа дөрвүүдээ гээл тэгэл дүрийн ажиллагаанд орсон. Дүр сонголтууд явсараа тэгэл бид 3 болон мөн одоо бидний хажууд мэдээж туршлагатай хүн хэрэгтэй. Урнаагчтайгаас ярилцчихсан. Жүжигчдийн талаар. Энэ жүжигчин яах бол те энэ бариантууд байна ч гэх юм уу. Тэгэл тэр талаар ярилцж байгаа л голлох дүрүүд урнаагч би бүжигчин манай Монгол Улсын гавьяа жүжигчин хэн Бямба маань жүжигчин Хос баяр жүжигчин Ухааны Батбаатар ахын хүү Анх баяр гэж залуу байна. Тэгээд хэн Шинэ баяр гэж Улсын драма эрдмийн театрын жүжигчин Шинэ маань байсан. Тэгээд Сод бэлэг гэж нэг хүү одоо 100-200-аад хүүхдүүд байна. Бид нар онлайн бол яг ингээд биетээр ингээд юунууд авсан, проб авсан. Тэгэл бүх хүүхдүүдээс шалгараал өгсөн. Манай Сод бэлэг гэж одоо хүү маань гол дүрд шалгарсан. Бас дүрийг ч гэсэн бас пробор шалгаруулж энэ дүрийн шалгаруулалт хийж байгаа л авсан да. Тэ мэдээж тэрийг урдчлан тооцоолсон. Өөрөө гол дүрд тоглож байгаа учраас дэлгэцийн ардталт хянах хүн гэдэг бол маш мэдрэмжтэй, маш чадвартай сайн хүмүүс байх хэрэгтэй. Тийм учраас би одоо зураглаач Ундрах баяр одоо нэгдүгээр найруулагч Мики хоёртой бол Ундак Мики хоёртой ер нь баттгаж байгаа. Дэлгэцийн ард Мики маань суув. Би өөрөө энэ ч яг ерөнхийдөө очиж тий авсан болгоонуудаа харна ч гэх юм уу. Тэр хоёр маань мэдрээл хоорондоо мэдрэлцээд бид гурав ер нь бол мэдрээл явчихтэй хооронд. За болсон болоогүй гэлэн гэл тий энэ арай биш байгаа тань гэдэг ч юм. Тийм учраас өөртөө нөгөө нэг бас нөгөө дүрийнхэн ажиллагааг бодохгүй бол аль руу нь одоо анхны юм байж хоёр юм барьж авчаад тий найруулгын ажил гэж нэг юм байна. Цаасан дээр мэдээ суухтаа маш сайн ойлгуулж тайлбарлаж хан ийм л юм хүсэж хагаад тэгвэл наа чинь энэ зөв юм биш үү энэ буруу юм биш үү гэдгийг маш сайн ярилцаж гарсан. Тийм учраас манай хоёр залуу бол тэрэн дээр нэг торох юм байхгүй явцсан. Тэгэл бүтэн өдөрдөл явчихна гэсэн үг бага. Тэгээд за ярилцах маа ярилцаал. За хаа ингэж шүү тэгж шүү. Бид нар энийг аавъя тэрийг аавъя тий. Энэ бол боломжтой боломжгүй зүйлээ ярилцаал. За болцоо. Илүү том хэрэггүй гэл. Тэгэл сайхан нуруугаа хонголж аваад итгэлтэй хүмүүс хажуудаа тавьж байгаа л тэгэл ард нь гарсан да. Одоо яг хуу сэтгэлийн үе киног үзэх шалтгаан гэвэл одоо хүний сайхан сэтгэлийг л одоо энэ киногоор хүмүүст мэдрүүлэхийг хичээсэн. Ямар ч хүнд одоо миний таглайн дээр одоо бичигдсэн байдаг. Ямар ч хүнд сэтгэлийн гэгээ бий гэж тий. Гэрэл ямар ч хүнээс гэрэл цацарч идэв шүү. Энэ бол одоо яг хуу одоо нийгмийн байдлаа бодох юм бол хүмүүс аюу их стресстэй ч гэдэг юм уу. Их хар бараан зүйл ихтэй. Амьдралын хүнд одоо ачаанаас болооч гэдэг юм уу. Амьдралд одоо хүмүүсийн сэтгэл санааны хувьд бас нэрвтэй их тийм хэцүү нэг тийм үе байгаад байгаа юм болов. Тэгэхээр нэг кино бас тэгж юм хүнд юм аваач өгөхөөсөө илүү их сайхан тийм амар амгалан сайхан нэг юм зүйлийг мэдрүүлж шинсэн тий. Нэг сайхан Монгол ах уу тэр хөдөөгийн байдлыг хүний сайхан тэр сэтгэлийг мэдрүүлчихэл гэж бодож байсан. Тэгэхээр тэр маань одоо манай киноны үзэх шалтгаан болох болов. Одоо энэ Зив фильмийн Мад гэж уран сайхны кинонд одоо 2024 онд тоглосон юм болов. Тэгээ одоо нийлээ. Тэ энэ кино маань одоо ажлууд нь явсаар агаад бас нэх ингээд нэг юм боломж нь болохгүй тий цаг хугацааны хувьд тэгж явсаар агаад одоо нээлттэй одоо 24-нд нэг гэж чинь. Энэ кинон дээр бол би эсрэг дүр дээр ажилласан. Тий. Энээс өмнө ч гэсэн ер нь одоо шаргигээ бол хүмүүс нэг
эерэг гэж хардаг тий. Шаргигээ тоглохоос өмнө одоо бас л тоглосон кино байхгүй. Тэгэхээр шаргигээт зүрлэх гэдэг юм уу? Шаргиээс өмнө ихлээр би одоо дандаа л эсрэг дүрдэл явьжсэн баг. Тэгэхээр яг нэг тэр эсрэг дүрүүдийнхаа нэг л эсрэг дүр маань бас явж байгаа. Мад гэж киногоо бас үлгийдэн авах гэж байгаа тий. Жүжигчин Ганзөрөг ах болон Зив фильмийнхэн дүүнэрт бас Халуун баяр хөргөн барин одоо удахгүй 24-нд би киногоо нэгээд тэгээд араас нь мадынхаа нээлтэн дээр бөөндөө уулзъя да гэж хэлмээр байна. За би ч одоо спорт талдаа жоохон дуртай тий. Энд тэнд одоо хөдөө гадаа явж байгаа монгол ирчүүд одоо барилдахгүй нэгж байхгүй л нэг нэгнийгээ зурж аваад энэ тэнд унж тий. Нэгнтэйгээ сайхан ноцолдож барилдах ч гэх юм уу. Энэ бол сайхан байдаг. Бас нэг биеийн жилээ гаргачих. Тэгээд адуу малтай жоохон ойрхон байхыг хичээдэг. Бас айгүй гоё юм дурсам сэдэрдэг. Надад бас айгүй ойрхон байдаг. Тэгэл мэдээж урлаг спортын хоббигоор гэх юм бол одоо спортоор бол одоо сакс волейбол найзуудтайгаа нийлж тий заалан тоглох. Одоо бол залуучууд бүгд л тийм биш. Тагсан бүтсэн бүгд л заал авдаг болсон. Энэ бол өөрөө маш гоё одоо биеийн тамир болдог. Ууланд алхах бас үнэхээр дуртай ганцаараа жоохон ямаалаг гэх юм уу уул ингэж нэг жоохон тэнэх дуртай тэр уулаар жоохон алхах гэсэн илүү тэгэл жоохон экстрим тал руу ингээл хад тасахтай талаараад гэдэг ч юм уу тэгж нэг жоохон тэгэл ярил яг аль алийн ч ингээд нэг юм бүр ингээд хүн нэг юм мэрэгжил болгоод бүр ингээд улаараад барьцдаг шиг тэгж бол барьсан юм байхгүй. Гэхдээ болж өгвөл аль алийг хийчих санаатай л тэгэл жүжигчин хүнд хамгийн том одоо баримталж явах зүйл бол одоо хүмүүжлэх юм уу тий. Энэ бол одоо ямар нэгэн өөрийнхөө одоо олон нийтийн дунд явуулсан ч гэсэн тайзан дээр ч гэсэн юм соёл гэдэг юм зүйлийг айгүй сайн толгойдоо бодож явахгүй бол одоо эргэн тойрон л битүүл одоо харж байгаа штэ гэдгийг тий. Энд чинь нөгөө бидний ажил одоо цаанаасаа ингээл олонний нүдэн дээр байдаг учраас хүн болгоны хараанд өртөх магадaltaй байдаг учраас одоо бие зүв авч явах гэдэг юм уу хийж байгаа үйлдэлээ маш сайн л цэнэж явах хэрэгтэй юм болов. Тэгээ алдна хүн л хэмжин алдна тиймэрхүү зүйл гарна. Тэгэхээр жүжигчүүнд тэр нэгт бас байх хэрэгтэй зүйл. Хоёр дахь юм бол одоо яг мэрэгжлийнхаа дүрийн ажиллагаа одоо хувийн хүний одоо хувь хүний зохион байгуулалт ажиллаж байгаа ажилдаа үнэнч байх тий цаг барих ч гэдэг юм уу тий одоо ажлуудаа маш сайн цагийн төлөвлөгөөнд оруулах ч гэдэг юм уу энэ зүйлүүд тэгээд хийж байгаа уран бүтээлдээ бид нэр ямар ч уран бүтээл дээр ажилласан тэр уран бүтээл дээр гэрээ ихэд мэдээж тэрэн дээр зааж өгчлээдэг хувийн соёл тий одоо нийтэд буруу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх магадгүй бүр чанга газрууд нь одоо янз янзын л том шаардлагуудыг тавина. Энэ бол тэр байх ёстой асуудал байхгүй. Тэр уран бүтээлээс болж одоо биш тэр жүжигчнээс болж тий уран бүтээлчээс болж тэр бүтээл өөрөө ганхах эсхүү байхгүй. Энэ бол бас цаана кино урлагаараа л би ярьж байгаа. Кино урлаг гэдэг бол цаана том бизнес гэж тий яригддаг учраас энийг одоо нэг кино гаргачаад шатна гэдэг бол маш том сэтгэл штэ. Би ч одоо зөндөл уран бүтээл дээр бас ингээл шатаж үзэж байна бас. Энэ болгоныг юу байна гэдэг чинь тэгэл янз янзын алдаанаас л гарна. Тэгэхээр жүжигчин мэдээж тэр уран бүтээлд орж байгаа сэтгэл зүрхээ шингээгээд тэр уран бүтээлийг дэлгэцэнд гараад дуустал одоо өөрийнхөө хувийн зохион байгуулалт тий ажиллагаа дүр дээр ажиллах ажиллагаа энэ бүхнийг л маш сайн бодох хэрэгтэй. Тэр өөрөөс гарах тэр ур чадварыг тэр бүтээл дээр шингээж л ажиллах хэрэгтэй. Тэгэхээр жүжигчин хүний хариуцлага гэдэг бол маш өндөр гэдэг. Энийг тэр болгоно нөгөө манай үзэгчд бас мэдэхгүй бах тий. Зүгээр ингээ инээ чанаж явж байгаа ингээд тоглолцдог ч гэх юм уу. Тоглоол ингээд гарахад амархан ч юм шиг харагддаг зүйл бий. Гэхдээ энэ бол академик төвшний зүйл.